За өнөөдрийн сэдэв болохоор гомдлох нь үл итгэл мөн гэдэг энэ сэдвтэй байгаа. Бид нэр бодол санаагаа шинжлэх тухай энэ цоврал дунд яригдж байгаа бүх сэдвүүд шүү тийм ээ. Ингээд нэг нэгээр явж. Бүрийн номцолд гомдын тухайс өнөөдөр гомдлох тухай ярих гэж байна. Тэгээ энэ бидний бодлого шинжлэхний алхам өнөөдрөөс хийгдэх ёстой гэж бодож байна. За төлхөөр ишлэл нь Матай номын 12-ийн 34. Учир нь зүрхний бэлхлаас хам ярьдгаа гэв. За залбирчээ. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Та шинэ өдрийг эхлүүлж шинэ үгийг биднэрт өгдөгт үнэхээр талархан залбирч байна эзэн. Тэгээ өнөөдөр таны өдөр таны овгон дотор биднийг үлгэдэж авч байгаа талархан залбирч байна эзэн. Та энэ тэр үгээр өөрийнхөө шин илчлэлээр баяжуулж өдөрт ойлгуулж өгөөрэй гэж бас гойн залбирч байна эзэн. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна эзэн. Бүх хүмүүсийн сонирыг та мэланараа гэж гойн залбирч байна эзэн. Хараагийн та хурцаж өгөөрэй гэж гойн залбирч байна. Сүнслэг мэдрэмжүүдийг өсгөж өгөөч гэж бас гойн залбирч байна эзэн. Тэгэхээр Христийн нэрээр гойн залбирлаа. Аамен. Энэ ихтэл сая 2 дахь өдрийн тулсан залбирлын төлөвшлөл хийсэн тийм ээ. Матай 12:34-д хорт могоон удмаа та нар өөдгөө хорон готлаа сайныг ярьж яаж чадна вэ? Учир нь зүрхний бэлхлаас ам ярт юм аа гэж. За энэ үед Иесусийн фарисеучудад хандж хэлж байгаа үг гэдгийг тэр мэднэ. Фарисеучуд хуулийг сахиулж амралтын өдрийг сахиулах гэж байгаа юм шиг хэрнээ тийм ээ. Сайн юмыг хийх гэж сайн юмыг ярьж байгаа юм шиг хэрнээ. Иесусыг дагаад гомдлоод яваад байсныг хэлж байгаа юм тийм. Ягд даглагч нар чинь тарийн төрөө идэтэй амралтын өдөр ягд та хүмүүсээ идгээ гэдэг тий тооцоо хийгээл ингээл яваадсан. Эндээс бид нар юг харж болох вэ? Энэ гомдлох бол сүрэг хандлага гэдгийг харж байгаа тий. Тэр угаасаа мэднэ. Хүүхдүүд ба нэрэл биднэрт дандаа гомдлж идэг тий. Тэгээ ямар нэгэн сөрөг утгаар хэлж байгаа гэдэг. Тийм юм байхгүй голдол тийм юм байхгүй гэл. Байхгүй юм дээр төлөвсөн тийм зүйл байдаг. Болоогүй юм байхгүй юм тийм. Тэгэхээр энэ гомдолж байгаа сөрөг хандлага юг агуулдаг вэхээр шүүмжлэлийг тийм. Илгэж байгаа гадаад хэлбэрүүд нь яаж харагдах вэ? Шүүмжлэх, өглөх, мэтгэлцэх, маргах, дургуутслаа илэрхийлэх ийм үйлдэлүүд олон дахин давтамжтайгаар явагдаж байгаа. Тэ олон нэг удаа бол гомдол байж болно тийм. Нэг удаагийн гомдол байж. Нэг удаагийн гомдлоо шарах хүсч болох тул. Гомдолох гэдэг бол олон удаагийн ингээд давтаж явагддаг үйлдэл байж байгаа. Фарисеучуд бол ингээд олон удаа хийдэг гарт Иесусыг бүр мөрдөж яваад тэгээд тийм. Амралтын өдөр болно. За фарисеучуудын энэ гомдлоор юу илэрж юм гэхээр Иесуст үл итгэж байгаа байдлууд нь илэрж байгаа. Иесусыг Бурхныг хөө гэж итгэхгүй байна тийм. Бурхан гэж итгэхгүй байна. Яг нэг төрлийн багш буруу сургаал заагаад байгаа багш гэж итгэдэг байгаа байхгүй юу? Буруу юм заагаад буруу хүмүүсийг буруу тишэл удирдах гэдэг юм л гэж ингэж хардаж харуулгаа. Тэгэд фарисеучуд Иесус болохоор тэдний шашны хуулийг зөрчиж байгаа хууль зөрчигч болж харагдаад байгаа байхгүй юу? Тэр хууль зөрчиж байгаа талаар нь тэр гомдлоод яриад явдаг гэсэн. Тэгэхээр тэр фарисеучуудын зүрхэнд нь үл итгэл байгаа учраас тэр гомдож байгаа, тэр гомдолж байгаа үйлдэлүүд нь гараад байгаа гэсэн. Тэр үл итгэл хаанаас ихтэй бол зүрхнээс ихтэй, тийм ээ. Тэр зүрхэнд суусан юм хаанаас ихтэй бол муу сүнснээс ихтэй. Тэрийг үл Иесус хэлж өгч байгаа тийм хорт могоон удмаа. Та нар өөдгөө хорон гэдэг энэ үгнийд чинь бол муу сүнсийг илчилж байгаа үгнэд байгаа. Хэрвээ ариун сүнснээс ихтэй юмуд хийжсэн бол тэд нар Иесусыг ойлгох байсан тийм ээ. Мэдвэсэндээ. За Иесусыг ойлгодог бас эсвэл ойлгох гэж оролцсон фарисей хүмүүс байсан шүү дээ. Бид нар Никодимусыг мэднэ тийм ээ. Иохан 3 дугаар номд Никодимус чинь шөнө ирээд Иесусыг ойлгох гэж оролдоод тэр чинь нуугдаж ирж байгаад бүр ойлгох гэж байгаа шүү дээ тийм. Дараа нь Никодимусаа оргицсан гэдэг бид нар юугаар ордог вэ? Иесусыг оршуулж байгаа хоёр хүний нэг нь Никодимус байдаг тийм. Тэгээ Арамитын Йосеф байна. Тэр орончуудаас жаахгүйгээр
очоод Иесусийн шарлыг авъя гэж хэлээд тэр олонний нүдэн дээр өөрийнхөө цэвэрхэн булшинд авч оршуулж байгаа. Тэгэхээр Иесусийг бас ойлгочихсон фарисей хүмүүс байгаа байхгүй. Бас сүүлд нь бас тэр Петр Иохан хоёрыг бариад ялах гэж хахад нь тэр дундаас бас фарисей чудаас бас нэг хүн юу ч хэлдэг. Энэ хүмүүсийг тавиад явуулчихаа орчих тийм. Энэ хүн юу болвол буруу өмнөөс ихтэй болвол тэр дагж байгаа хүмүүс нь өөрсдөө тараад явчихнаа, замхраа таалга болчихно. Харин Бурханаас ихтэй болвол та нар яаж чадахгүй гэж хэлжсэн. Тэр фарисеучдын дунд ч гэсэн бас энэ итгэлтэй хүмүүс бол байсан гэдэг юм бас. Бас ойлгож байна тийм. За гомдлох нь бол ингээд дахин давтагддаг үйлдэл гэдэг мэдж байгаа. Тэгээд энэ бол юутай холбоотой гэхээр тэр хүмүүсийн зүрхнээс гарч байгаа үйл итгэл сүрэг бодлоод хоёр юмтай толгойд зүрхэнд байгаа үйл итгэл толгойд байгаа сүрэг бодолтой холбоотой гэсэн үг. За энийг хэдүүлээ нэг жишээн дээр Библийн жишээн дээр ярил тодорхой төрцөл. Библийн нэг жишээн дээр яриа тийм тооллого 11 дэх бүлгийг бид нэр бүхлээрээ уншиж чичээж үнийг задлж ойлгож байна тийм. Тооллого 11. Ард түмэн эзний чихэнд гай зовлонгоос болж гомдлогсодтой адил болов. Эзэн үүнийг сонсмог түүний хуур хилэн зүрлдсэн ба эзний гал тэдний дунд шатан хоорондын зарим зах хаяаг шатаваа гэж байна. Ард түмэн Мосе руу хашгирахад Мосе эзэн залбирсан бөгөөд гал унтрав гэж байна. За энд юу болж байна? Ард түмэн гай зовлонгоос очгоно. Эзний ард түмэнд бол гай зовлон тохиолдог байгаа штэ тий. Гэтэ тэд нар гомдолж байгаа нь яг гай зовлонгоос олж гомдолж байгаа хүмүүстэй адилхан болоо гэж хэлж байна. Тий. Өөрөөр хэлбэл Бурханд итгэдэг мөрслөө үйл итгэгч хүмүүс гомдол хийж байгаа юм шиг тийм гомдлыг тарьсан гэж хэлж байгаа. Тэгээд тэгтэн эзэн яасан? Уурсан бай тий. Бүр уур хилэн дүрлзээд тэднэрт анхааруул өгсөн. Тэр хооронгийнх нь зарим захуудыг шатаасан байна. За тэгэхэд еврейчүүд Мосе руу ашигласан. Өдөртөгч рүүгээ ашиглаж байгаа юм болоход Бурхан руу ерөөсөө ашиглахгүй тийм ээ. Харин өдөртөгч рүүгээ ашиглав. Тэгээ өдөртөгч Мосе эзэн залбирсан. Тэгээ энд Мосе яаж вэ? Зуучлан залбирал хийж байна тийм ээ. Зуучлан залбирал хийхэд тэр гал унтраа гэж. Эзний гал тэдний дунд шатсан учраас уг газрын нэр нь Табера гэж дуудагдах болж байна. Тэгээ 3 дахь шиг. Тэдний дунд байсан холилдсон хүмүүс дэндүү шунахаарч мөн Израилийн хөвгүүд ч дахин уйлж хэн бидэнд идэх махыг өгөх вэ гэж. За тэр шатсан газрын Табера гэдэг нь шатсан гэсэн утгатай. Шатсан газар гэж угаасаа нэрлэсэн юм. За тэгсэн чинь хүмүүсийн гомдлын зогссноо. Үгүй дахиад давтагдсан тийм ээ. Яаж давтагдсан бэ гэж? Холилдсон хүмүүс гэж байна. Тэдний дунд байсан холилдсон хүмүүсийн төв. Тэр холилдсон хүмүүс гэж юм байна. Египтээс гарахт нь дагаж гарч ирсэн Египт хүмүүс байгаа байхгүй юу? Зарим нь Египт хүмүүстэй суудсан байсан байж магадгүй тийм. Зарим нь Египт хүмүүс тэр Бурхны 10 гайхамшигыг хараад ер нь энэ хүмүүсийг дагахын дээр юм байна гэж одоо дагаад ирсэн байж магадгүй. Тэр энэ холилдсон хүмүүс байгаа байхгүй тийм. Миксд хүмүүс гэж байгаа. Тийм энэ хүмүүс шунхаарч хийж байна. Энэ хүмүүс ямар нэгэн юмд шунлаар хандсан байна, шунхаарсан байна тийм ээ. Тэр нь еврей хүмүүст нөлөөлсөн байгаа хгүй. Тэгээд дахиад тэд нар уйлсан. Дахиад гомдолсон. Юу ч гомдолсон гэхээр хэн бидэнд идэх махыг өгөх вэ? Тэр Египт хүмүүс махаа сангалцсан байгаа хгүй. Тэ? Махаа сангалцаад тэр нь Израиль хүмүүст нөлөөлөд тэгээ бүр тэрийг дамжуулж уйлсан байх нь тийм. Хэн бидэнд идэх махыг өгөх вэ? Өөрөөр хэлбэл тэр холилдсон хүмүүсийн шунхаар нь яасан? Биеийнх нь хүсэл байсан мөн. Тийм. Биеийнх нь шунал хүсэл. Биеийнхээ хүслийг дийлэхгүй байгаа хүмүүсийн тэр хүслийг
еврейчүүд аваад тэрийг бүр гомхол болгож хувраад өөртөө бүр гомхсон, бүр уйлсан гэж байгаа байхгүй. Гомхсон хүмүүс чинь бүр уйл хашгирдаг, уйлдаг, янз бүрийн үйлдэл хийдэг байгаа тийм. За 5 дугаар эшлэл. Бид Египтийн нутагт үнгүүгээр идэж дассан загас, өргөс тэмэх, тарус, зэрлэг сонгон сарнисыг сангалзаж байна. Харин одоо бидэнд идэх дур алга. Энэ маннагаас ондоо харах юм энд юу ч алгаа гэцгээв. За энд юу ч юм. Урд амьдралынхаа ямыг сангалзаад хэлж байна тийм ээ. Тэгсэн чинь Бурхан тэднийг хаанаас гаргаж ирсэн? Боолчлоос гаргаж ирсэн л дээ. Тэгсэн чинь тэр боолчлынхаа үед идчихсэн юмнуудыг сангалзаж эхэлж байгаа. Тийм ээ. Үнгүүгээр идэж дасан. Мэдээж уснаас үнгүүл ирж ядчих загсыг тийм ээ. Тэг үнгүүгээр идэж дасан зах. Өргөс тэмэх, тарус, зэрлэг сонгон сарнисыг. Энэ нөгөө Египт хүмүүс яг өөрсдийнхөө хоолыг санаж байгаа тийм ээ. Яг тэрнтэй адилхан зүйлийг санаж эхэлсэн байна. Одоо бидэнд идэх дур алга. Эзэн бол манна өдөр бол өрөөд байгаа те. Энэ маннагаас ондоо харах юм алгаа. Энд юу ч алга гэсэн. За энэ гомхорж юу вэ? Бурхны өгж байгаа зүйл сэтгэл ханамж юугаа илэрхийлж байна тийм ээ. Бурхны өгснийг голж байгаа байхгүй юм. Голж байгаа зүйл. Гэтэл тэр манна нь юу байсан бэ? 7 дугаар эшлэл. Манна нь корендрийн бүртэй адил бөгөөд мэдээлүүм адил төрхтэй байгаа. Ард түмэн эргэн тойронд явна, түүнийг түүж, тэрвийн хоног чулууны хооронд хийж нундаглан, эсвэл бууранд нүдээд тогоонд буцалхан түүгээр боо хийдэг бай. Түүний амт нь тостой жиргэнсэн боорны амттай адил байлаа. Шөнөөр хооронд шүүдэр унахад манай түнтэй хаан мундаг байлаа гэж. Тэгэхээр энэ манна нь юу байсан? Коринтер одоо бид нар нөгөө money cash гэж байдаг штэ. Би дандаа тэрнтэй зөөрж яддаг байхгүй. Яг тэр муугүй юм мэдхгүй юм учраас жижигхэн money cash чинь жижигхэн өрнүүд шиг байдаг штэ тий. За тэгээд тэрийг бид нэр өөрсдөө тэрнтэй гурил шиг юм болгоод тэр ууранд нутаглаад тэгээд буцалгаад боо хийдэг гэсэн юм. Техник нэг зарим Америк пасторууд их гоо доонот өгчсэн юм шиг байна. Зарим нь болохоор нөгөө юу бэлөө өгчсэн юм шиг байна. Анжел кек шиг юм идчихсэн юм шиг байна. Тэгээ тийм гоё юм идчихэж гомдлжсэн тэр хэлээр мэдтэйгээр тайлбарлаж хэлэв. Тэгээ ямар ч байсан тэр тостой жигэнсэн боо өгчсэн. Бурхан ямар ч байсан анд хайртай юм хөтөө тий. Тэгээ цатгах юм л өгч байгаа тийм ээ. Тэгээд энд сэтгэл ханамжгүй хандчихсан. Тэгээд тэр өдөв тутмынх нь хангалтыг өгчсэн байгаа хгүй тий. Шүүдэртэй чи өгдөө олон бод тий. Шүүдэртэй хамт бууж ирдэг байсан гол тийм зүйл. За тэгсэн чинь 10 дугаар ишлээс дахиад уншаа тий. Ард олон өөрсдийн ургууд даяа хүн бүр магныхаа үүдэнд уйлан байхыг Мосе сонсвоо. Эзний уурилан ихэд дүрлсэн байсан ба Мосед таалагдахгүй байлаа гэж. Тэгсэн чинь нөгөө дүрч яасан бүр дахиад хүн болгон майхныхаа уудны чад 12 овог анд болгоцсон байгаа штэ. Тэгээд нөгөө 12-ын овоор ингээ салаад дурцгаасан. Тэгээ майхныхаа үүдэнд гарч ирээд уйлан баг. Энэ том жижиггүй уйлж байгаа гэсэн үг штэ тийм ээ. Яг Мосед сасгдсан байна. За тэгвэл бодтоо за энэ яг тоолгоор бол 600-аад нөгөө эрчүүд дээр нь толоход 600 байна штэ. Тэгээд нэг айлда 3-4 хүнтэй гэж бодоход ч баг 2-3 сая хүн байгаа байхгүй. Тэр Мосед юу сонсогдож байгаа вэ? Тэр олон хүний уйлан сонс. Бид гац хөхтөө уйлахад айн санагддаг тийм. Юу болчих вэ? Яач вэ? Хөхтөө хичээтэй. 3 сая орчим хүний тэр уйлан хашгираныг сонсох Мосед үнэхээр хэцүү тийм. Үнэхээр хэцүү байдалд орж байгаа. Тэгээд Мосед таалагдаагүй Бурхан ч тэр нь уурн хүрсэн байж байгаа тийм ээ. Тэгээд тэр үед Мосе яасан бэ гэхээр 10 дээр Мосе эзэн фалдав. Та өөрийн зарцтай юунд ийм хатуу хандсан бэ? Яагаад би таны мэлмэд тааллыг ис болон юудтай энэ бүх ард түмний ачааг над дээр тогсон юм бэ? Энэ бүх ард түмнийг олж дээсэн нэг нь би байсан юм гэж юу?
Та надад хөхүүлнэх хүүхдийг асрах хүмүүд тэднийг өөрийн цээжиндээ тэрвэрч өөрийн өвөг дээдсэд нь таны амлсан газар руу авч явах тун хэмээн хэлэхээр тэднийг тэрүүлсэн нэг нь биний байсан гэж юу? Энэ бүх ард түмэнд өгөх махыг би хаанаас олох вэ? Бидэнд идэх мах өгөөч хэмээн тэд миний өмнө уйлж байна. Би ганцаараа энэ бүх ард түмнийг авч явах чадваргүй юм аа. Учир нь надад хэд хүнд байна. Тиймээс хэрв та надад ингэж хандаж байгаа бол хэрв би таны мэд тааллыг олсон бол намайг нэг мөсөн алаач муу өмнө бүү үзүүлээч гэлээ гэж. Чи Мосед хэцүү байсан юу гэж харж. Мосе бүр намайг өгөөч гэж гуйж байгаа байхгүй. Тэ? Надад яагаад одоо Мосе гомдлоод эхэлж байна те? Мосе. Би энэ хүмүүсийг чи ямар төрүүлсэн юм уу те? Надад яагаад энэ хүмүүсийн ачигдаж байна? Би хаанаас биднэрт ч мах олж өгөх юм гээл. Тэ? Мосегийн нэг сайн юм нь юу гэхээр хүмүүс рүү уурлаагүй. Харин бурхан руу гомдлоо хэлсэн байгаа тийм. За тэгээд юу ч Мосе бүр энэ тэр таалагдахгүй болсон юм нь бүр цөхрөл болж хүрсэн байхгүй. Тэг бүр диспер болж цөхрөл болж хүрсэн. Тэг цөхрөл юу руу аваачдгүү гэвэл тэр цөхрөлийн сүнс үхэл рүү аваачдгийг таруулж байгаа тийм. Мосегийн дотор бүр өөх юмсан гэсэн бодол төрсөн байгаа байхгүй юу. Тэгээд бурханаас намайг нэг мөсөн халаач мууг минь бүү үзүүлээд бас хүмүүсийн өмнө муугаа үзүүлэхгүй шүү дээ. Зүгээр бурхан зохиол тэгээд алаад өгчиж гэж бодчихсон. Тэгэхээр Мосед бол бас юу нөх хүн болгол яг хуваа хичээдэг тийм. Мосе болохоор тэг би гэдэг байгаа. Би гэх юм уу би ингэх юм гэдэг байгаа бас тэр хуваа хичээсэн байдал бас тэнд харагдаж байгаа тийм ээ. Тэгээд эзэнт гомдоод та намайг яагаад савгсан? Надад яагаад ачаа үргэлжсэн гэдэг. Эзэнт гомдоод байгаа байхгүй ийм хомрохол Мосед. Гэтэ энэ бол нэг л удаа ирдчих болохоос арай гомрохол бас давтагдаагүй байх тийм ээ. Гомдол бас. Гэтэ дараа нь энэ бас давтагдана. Эсвэл энэ өнөөдөр ганцхан энэ стart ярьж байгаа. За тэгэхэд бурхан юу гэж хариулж байгаа нэхэр 16 дугаар шил. Тиймээс эзэн Мосед ард түмний ахмадууд болоод тэдний тэргүүлэгчид хэмээн чиний мэддэг Израилийн ахмадуудаас 70 хүнийг миний төлөө цуглуулан тэднийг хурлын майхан руу авчирч тэд өөртөөгөө хамт зогсоо. Дараа нь би доош бон ирж тэнд чамтай ярих болно. Чиний дээр буй сүнсийг би аван тэдний дээр тавих болно. Тэд ард түмний ачааг чамтай хамт өөрлөж болоо. Ингэснээр чи үүнийг ганцаараа өрөхгүй болно. Ард олонд хандан маргаашийн төлөө өөрсдийгөө хариулсах. Та нар мах идэх болно. Учир нь та нар эзний чихэнд уйлан хэн нэгэн бидэнд идэх махыг өгөөсэй. Ийм Египтэд сайхан байсан гэж байсан. Тиймээс эзэн та нарт мах өгнө. Та нар идэх болно. Та нар 1 өдөрч биш, 2 өдөрч биш, 5 өдөрч биш, 10 өдөрч биш, 20 өдөрч биш. Харин хамрын чин нөхөр цухих хүртэл зөвүүн мухаа санагт хүртлээ бүтэн сар үүнийг идэх болно. Учир нь өөрсдийн чинь дунд буй эзнийг та нар эсэргүүцэж түүний өмнө уйлан бид ер нь юунд Египтийг орхив хэмээсэн гэж хэл гэвэ гэж байна. Тэгсэн Мосе эргүүлээд 21 дугаар эшлэл. Харин Мосе миний дунд нь байгаа ард түмэн 600 мянган явган хүнтэй атар би тэдэнд бүтэн сар идэх махыг өгөх болно хэмээн та альдав. Тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө хонин сөрөг болон өхөр сөрөг нэдэх болж байна уу? Эсвэл тэдэнд хангалттай байхаар тэдний төлөө далайн бүх загас хамтдаа цуглуулах болж байна уу гэв. Эзэн Мосед хандан эзний хүч хязгаартай юу? Миний үг чамд биелэх үү? Үгүй юу гэдгийг чи одоо үзэх болно гэж айлдав. За бурхан Мосед юу хэлсэн гэхээр за чиний ачааг хөнгөлнө. Удирдагчдыг олон болгож өгч байна тийм ээ. Тэр хүмүүс ганцхан Мосе руу ашиглаж байсан бол одоо 70 хүн рүү ашиглана. Тэгээ Мосе руу ашиглах цөөхөн нь шүү дээ. Ядаж хүчин сулгах нь. Тэгээд тэр хүмүүсийн хүссэн махыг нь бас өгнө тийм ээ. Тэгээд тэд нар бүр
1 сар идэхтэр ахыг өгнө гэжсэн байна. Тэгсэн чинь Мосе бас өөрөө итгэхгүй те. Итгэхгүйгээс гадна өөрөөр нь юу хэлэх гээд байна гэж бас болгоомжлж байгаа байхгүй юу? Өөрөөр нь ингээд үхэр сүрэг нэтлүүлэх гээд байна уу те. Тэр нь 1 сартаа хүрэхгүй дээр нь загсны төгөх гээд байна уу? Гэх тийм бурхан яаж хийхийг тэг бурханд бас яаж хийхийг бурхан мэдэх болтойгоо орхихгүй бас яаж хийхийг мэдэхгүй тийм бурханаас ирээд асуудаг бурхан хэлж байгаа те. Миний хүч хязгаартай юу тийм Мосегийн бас тэр үйл итгэлийн энд цогчж те. Миний үг чанд биелэхэн үгүй үдээ чи өөрөө үзээ. Тэгэд Мосе ард олон руу очиж байна. Дараа нь эзэн 24 дугаар эшлэлд гэж байна. Ийм хүн Мосе гарч ард олонд эзний үгсийг хэлв. Мөн тэрээр ард олонны ахмадуудын 70 хүнийг цуглуулад нахныг тойруулан зогсов. Дараа нь эзэн үүлэн дотор доош бууж түүнтэй ярив. Мосегийн дээрээс нь сүнсийг тэр авч 70 ахуйд дээр байрлав. Сүнс тэдний дээр шод тэд ишижүүлцэв. Гэвч тэд дахин үүнийг гүйцсэнгүй. Гэвч 2 хүн хооронд үлдсэн гэжээ. Нэгийнх нь нэрийг Элдад, нөгөөх нь нэрийг Медад гэдэг. Сүнс тэдэн дээр оршив. Тэд бүртгэгдсэн хүмүүсийн дунд дайсан боловч майхан руу очиагүй байв. Тэд буудалд ишижүүлцэв. Тэгт нэг залуу гүн ирж Мосед хандав. Элдад Медад нар хооронд иш үзүүлж байна гэв. Залуу наснаас Мосегийн зарц байсан Ноны хүү Йошуа Мосе эзэн минь тэднийг болиулаач гэв. Харин Мосе түн чи миний өмнөөс хардаж байна уу? Эзний бүх ард түмэн иш үзүүлэгчд байгаад эзэн тэдний дээр өөрийн сүнсийг тавьдагч болоосой хэмээн хэлвэ. Тэгээд Мосе болон Израилийн ахмадууд хооронд руу буцаавч. За тэгээд эзэн амсныхаа дагуу доошоо бууж ирж байна тийм ээ. Эзэн бууж ирээ. Эзэн бол ганцхан Мосетэй л ярьдаг тийм. Яг бол урд нь Израильчуудтай бүгднтэй нэрэхэд Израильчууд тацалцсан шүү дээ. Ганцхан Мосетэй л ярьж байсан. Ганц Мосетэй л ярьдаг гэж байгаа. За тэгээд Бурхны хэлсний дагуу Мосе тэр 70 хүнийг майханд цуглуулж майхан гэдэг нь сүм гэсэн үг шүү дээ тийм ээ. За тэгээд хуучин гэрээний үед хүмүүсийн дотор ариун сүнс орж ирдэггүй харин яг тослогдсон хүмүүсийн дээр нь ариун сүнс байжгаад яг үйлчлэлүүдийг хийлгэхэд тэр тослогоогоор үйлчлэлүүдийг хийдэг байгаа. Мосе тэгж үйлчлээ явуулдаг. Мосегийн тэр тослогоог тэр 70 хүн дээр хуваалцаж тавьж өгсөн тийм ээ. Мосегийн дээр байгаа сүнсийг тэр хүн. Тэгэхээр тэр тослогоо тавьсан гэдгийг юугаар харуулсан гэхээр тэр хүмүүсээр тэндээ иш үзүүлсэн байна. Тэр иш үзүүлгийн бэлэг араас тэднэрт тогтдоогүй харин зүгээр тэр тослогоо тавигдсныг тэмдэг болгож харагдаж байгаа. Тэгсэн тэр 70 хүнээс 2 нь ирээгүй хоорондоо үлдсэн байсан. Тэгээ тэр 2 нь бас тэр тослогоо тэнд авсан гэд тэндээ иш үзүүлдэг тийм ээ. Иш үзүүлж. Тэгсэн чинь нөгөө юунод болохоор еврейчүүд болохоор тэр бүх юмнууд сүм дотор л хийгдэх ёстой. Тэр хооронд нь хийгдэхээр гайхаад нэг залуу гүйж ирж хэлж байгаа. Тэнд 2 хүн шилжүүлээд байна. Тэгсэн чинь бас Йошуа болгоомжтой Мосед хэлж чинь тэнд тэрийг болиулаач гэх. Буруу зүйл хийгдэж байгаа байх гэж хайсан яд бол сүм тэгдэг болохоор. Мосе бол ойлгож байсан тийм. 70 хүний 2 нь учраас тэнд бас тэр тослогоо тэнд тавигдаж байна. Ойлгоод Мосе чи миний өмнөөс тэр битгий хардаа. Тэр бол эзэн өөрийн сүнсийг тавьж байгаа. Харин яг тэр энэ бүх хүмүүс тавьж байгаа шиг эзэн бүх хүмүүст өөрийнхөө сүнсийг тавьдагч болоосай гэж хэлсэн. Одоо бол эзэн бүх хүмүүстээр тослогоо тавьж чадна штэ. Шүн дээрний хүмүүстэй бол. Тэр үед бол Мосегийн бүр хүсэл байсан байгаа тийм ээ. За 30 дугаар эшлэлээс үргэлжлүүлээд харах юм бол тэгэд Мосе болон Израилийн ахмадууд хооронд руу буцааж. Тэгээд Бурхны застгаыг аваад бүгдээрээ хооронд руу буцсан. За 31 дугаар эшлэлээр тэнд эзнээс салхи гарan далаагаас бүдэн шуудыг авчран тэдгээрийг хоорондын эргэл тойронд над талдаа нэг өдөр орчмын аяны зайд нөгөө талдаа нэг өдөр орчмын аяны зайд
газрын газаргуу дээр 2 тохой орчим зузаан болтол нөгөө ард олон бүтэн өдөр бүтэн шөнө мөн дараагийн бүтэн өдрийг зарцуулан бүдэн шуудыг цуглуулв. Хамгийн бага цуглуулсан нэг нь 10 хомирыг цуглуулсан байлаа. Тэд өөрсдөө зориулан тэдгэрийг хоорондын бүх эргэн тойронд тараанд дэлгэв. Махан тэдний шүдэн завсар байх зур зажлахаас өмнө эзний уур хилэн ард олны эсрэг дүрлцсэн байлаа. Эзэн ард олныг маш хүнд гамшихаар зөхөв. Тиймээс уг газрын нэрийг Киброт Хаттава хэмээн дуудагцсан. Учир нь тэд шуналтай байсан хүмүүсийг тэнд оршуулсан байлаа. Киброт Хаттаваас ард олон Халерот руу хөдлөн нүүж тэндээ үлдэх гэж байна. За тэгээд эзэн дараагийн амлалтаар хэлэрч байна тийм ээ. Тэр амлалт нь юу гэсэн? Махаар ханаа гэсэн. Тэгээд яасан салхилуулаад тэр салхиар маш олон шуудыг авчираад бүдэн шуудыг авчираад хооронгийнх нь тэрэгт асгасан байна тийм ээ. Бүр унгаас ингэж шууд л дээгүүр ингэж нисчихсэн тийм ээ. Энэ нөгөө тэр бүдэн шууд ингээ Египт рүү аялдаг байсан байна л да. Тэгээд тэрийг зогсоогоод шууд ингээд хоорондын орчим унагсан баг. Нэг өдрийн явах газар гэж байгаа байхгүй маш. Тэгээ хамгийн бага нь 10 хомир цуглуулсан. 10 хомир гэдэг нь одоо энэ Америкчуудын нөгөө пикап трак гэдэг те. Тэр пикап тракын дээр ингээд овоолт нь ачилсантай адилхан. Хамгийн бага нь тийм цуглуулсан гэж байна. Тэгээ цуглуулад зарим нь ингээд бүр тараан дэлгүүгээд борцсон байгаа байхгүй юу? Нүүцсэн байгаа байхгүй тэд нар. Маханд одоо тэгтлээ их махссан байсан гэсэн үг байна шүү дээ. Юуны ч хамаагүй мах идэхээр тийм хэмжээнд очсон те. Борцлаад бүр нүүцлээ юм. Тэгээ бидний биений нөгөө last of the flesh гэдэг энд харуулдаг байгаа байхгүй юу? Биений тэр шунхаар л яаж явдаг. За тэгээд эзэн шүтэлгээ биелүүлчихэд дараа нь яасан? Махан тэдний шүдэн завсар байх зур зажлахаас нь эзний өрөөлөн ардны дээр дүрлцсэн байлаа. Тэднээс хаа цуглуулсан, бэлдсэн, эзсэн талархал хаана. Тэ эзэн рүү хандаж ямар ч талархал гэмшил хаана. Байхгүй те. Юуч байхгүй. Тийм зүйлүүд ерөөсөө юм л. Тэгээд эзний гоор хэлэн дүрлцсэн гамшигар зогсон. Гамшиг гэдэг нь өвчин тэ. Ямар хүмүүсийг тэнд өвчлүүлсэн гэхээр шуналтай байсан хүмүүсийг. Яг энэ гомхлыг шалтгаан болгоод тэр. Гомхлын өөр онцлогийг оруулж ирсэн хүмүүс. Нөгөө ханд гарч ирсэн Египт хүмүүс гэсэн үг тэ. Тэр хүмүүсийг тэнд зогсон. Тэнд оршуулсан. Тэгэхээр муу сүнс бол биднийг ингэж биеийн одоо шунал биеэр үлдэх нүгэл рүү урд татагтаа. За чи энийг үйлд гэж хэлхээсээ өмнө яадаг вэ? Зүгээр тийм уур амьсгалыг нь атмосферыг бэлтэж өгдөг байхгүй. Зүгээр тийм уур амьсгалыг бэлтждэг. Тэ? Одоо тэнд одоо мах санаж байгаа хэдэн хүн би мах идмээр байна те. Египтэд гоод гомос ах мах иддэг байжээ гэл нэг үг дугуйчаад босод хүмүүс яах вэ? Тэр уур амьсгал нь бий болчтой байхгүй. Нэр мах идмээр ч юм шиг санаад. Тэгээд тэр зүрхэнд нь тэр хүсэл нь бий болонгот гомхол ядгүй амаар бат те. Нэрэ мах идэх юмсан гэж яриад эхлэх юм ш. Тэг. Нэрэ тэгээс ах. Египтээс гарсан номонд энэ чинь бүр юу ч гэсэн баг. Бид нар тэр эцтэй чанж өгчээсэн тогоотой махны дэргэд сууж байхад ямар сайхан байлаа. Тийм гомдол. Өөртөө тэр махнаас нэгдэж байгаа байхгүй. Тэр махын нийт чанж өгчээсэн. Тэгээ тэрүүгээр мах санаад исэн байхгүй. Тэгээ тэр уур амьсгалууд тэр өнгөрсөн үеийнх нь тэр уур амьсгал тий ностальжик болгочдөг байхгүй юу. Тэгээ өнгөрсөн үеэ сайхан гэж санаалцаа. Бурхан хаанаас гардсан? Боолчлоос гаргасан ч тохиолдол тий. Одоо орчин үеийн тэвэнд бол яадаг вөхөр
хүмүүс ингээд социализм, коммунизмын үед нэг сайхан байсан гэл ингээд санаалцаа тий. Бид нар тэнд ямар сүнсний боолчлол гарснаа сандаггүй. Тэр үе ингээд сайхан байхан гэл санаа тавьдаг байхгүй тий. Тийм зүйлүүд байдаг. Яг тэр тийм уур амьсгал руу орчиход бид нар өөрсдөө гомдоход хэрэгтэй байхгүй. Тэгээ бид нар тийм уур амьсгалыг зөвшөөрөхгүй байх хэрэгтэй байхгүй тий. Тэр ийм холилдсон хүмүүс бидний дунд бас бид нар чинь юм юу дэ холилдол амьдарч байгаа тийм ээ. Тэр бусад хүмүүсийн тэр юмыг өөрсдөө бид нар зөвшөөрөхгүй байх хэрэгтэй. Яг тэр хүмүүсийн гоморхол тэр Мосе дүрт өдөртөгч дүртлэг гэд гомдол болоод гарч ирсэн тий. Харин талархалтай нь Мосе хүмүүс рүү гомдоогоо хүн рүү хандсан байдаг. Тэр муу сүнс бол өөрийгөө муугаар юусаа харуулахгүй зүгээр л тийм уур амьсгалыг бий болгочтой тийм. Харин хүмүүс ямар хариу үйлдэл харуулж байгаагаараа тэр зүрхний хандлага нь илэрч гарч ирдэг. Тэр Египт хүмүүс зүгээр л өөрсдийнхөө амьдралыг дурсаал ярангуут еврей хүмүүс яасан. Египтээс нөгөө боолын амьдрал руу л буцаад очсон гэсэн үг байхгүй юу? Болч руу л очсон юм. Тэр сайхан дурсамж шиг эхэлж байгаа. Тэгтээ сүнслэг утгаар бол тэр ерөөсөө сайхан дурсамж биш гэж эхэлж байгаа. Тэгэхээр энэ гоморхлын цаана маш олон сүнс ажиллаж байдаг байхгүй юу? За нэг сүнс нь болохоор төгшүүрийн сүнс байдаг. Одоо тэр өнгөрснөө ботход дандаа төгшүүр ирдэг байхгүй юу? Нэрээ сайхан байж одоо юу болчих хэрэгтэй ингээд тийм төгшүүр ирж байдаг тийм anxiety гэсэн тийм төгшүүр ирж байдаг. Тэгээд одоо дараа нь бид нар юу идэх юм болоо ирээдүгөө ботхоор айдсын сүнс орж ирдэг тийм. Тэр дараа нь яах юм бэ? Энийг илээл ах юм уу гэдэг манагаа голол тийм. Тэгээд айдсын сүнс орж ирдэг. Тэгэхээр зөвхөн гоморхол гэсэн тийм нэг үйлдэл явагдаад байгаа юм шиг боловч тэгээ яг гоморхож байгаа хүний хажууд ах ингэж юм хүнд байдал мэдрэгдэх штэ угаасаа бид нарт тийм амар хүн. Яг тэр цаана олон тийм сүнс оолохоор тэр ч мэдрэгддэг байхгүй юу? Яг хэвнээс бид нарт ингэ мэдрэгдэж л. Тэгээд тэр нь үл итгэл рүү бид нарыг аваачдаг баг тийм хүнд. Сайн тоолгоны 11-ээс харах юм бол одоо бидний үл итгэл рүү орж байгаа юмнууд юу гэхээр энэ биеийн шунал те маханд хорхоосон тэр хорхоосолтой. Тэгээд уйлж гашууд яана гэдвэл тэр гомдол нь хорсол болоод хуурцсан гэсэн үг байхгүй юу? Бүр Питернээс болоод те хорсол болоод хуурцсан гэсэн үг. Тэгээд харуусал байгаа те. Боочлоос чөлөөлөгдөж гарсан та харуусаад байгаа байхгүй юу? Харуустын сүнс тэнд бас байна. Гэт харьцуулалтай байна те. Хуучин амьдрал одоогийн байдлаараа харьцуулаад байгаа харьцуулалтууд байна. Тэгээд бас бурхны хангалтанд эргэлдэж байгаа байхгүй юу? Ирээдүйн бүхэн болоод явчлаач бурхан хангахгүй юм шиг. Тэгээд бурхан юу гэсэн өнөөдөртөө тэр өдөр тутмын талын өөрчлөлт гэж бид нар залбирдаг тийм. Тэр өдөртөө сэтгэл хангамжтай. Тэр өдрийн чи юм цанг хангалттай гэдэг. За тэгээд өдөртөгчтэй эсэргүүцсэн байгаа тийм. Мосе рүү хандаад тийм. Тэр өөр ишлүүд дээр бол байж байгаа ч тийм. Бид нар тэр Египтэд байхдаа сайхан байсан тэр Мосе рүү дарахтаа хэлсэн өмнөд байж байгаа тийм. Биднийг энэ цөлөөр явуулахын тулд ингэж авчраа юу энд өхөхийн тулд авчраа юу гэсэн бүтэн зүйл бас тэр Египтээс гарсан юмд бас бичигдсэн байж байгаа. Тэгээд бурхны хүчинд ерөөс итгээгүй. 10 гайхамшиг хүчсэн шүү дээ нар тийм. Хороод тийсэн 10 гайхамшиг хүчсэн юм. Тэр гайхамшигаар итгэл ирдгүү тэгэнд ойлгох хэрэгтэй гэж байна тийм. Гайхамшиг харсан хүмүүс бол итгэл бурханд итгэл яваад ах хүн шүү дээ. Гайхамшиг харсан хэрнээ үл итгэл байдаг байгаа байхгүй тийм. Одоо бидний хувьд яг итгэлийг авцсан тэг амьдралд нь бурхан тэг өөрсдийг нь хийгээгүй маш их юм хийж өгсөн байхад тэгэд эцэг хүмүүс зөндөө л байж байгаа шүү дээ.
тэрнтэй адилхан. Тэгэд энэ бүхэн ч юм болохоор дандаа үл итгэлтэйг харуулж байгаа зүйлүүд босны гэж. Тэр хүмүүсийг болохотой Хронд 1:28 хэлснээр тэд Бурхныг хүлээн зөвшөөрөхөөс татгалцсан учраас Бурхан тэднийг завхарсан сэтгэлтэй зөнд нь орхиж хийх ёсгүй зүйлсийг үйлдэх хүргэсэн гэж байдаг. Тэр Бурхныг хүлээн зөвшөөрөхөөр тэгж үл итгэсэн байгаа байхгүй. Тэгээд тэр хүмүүс дахиж Бурхан руу эргэнэж байхгүй учраас завхарсан сэтгэлтэй зөнд нь орхисон. Тийм үйлдэлүүд зөндөө байгаатай Библийн шийд. Тэгээд тэр зөнд нь орох нь яаж юм те тэр бүгдээ зөгч шүү дээ. Хүчээд Бурхан зөвхөлж байгаа шүү. Өөртөө үйлдэлийг сонгоцсон учраас тэр зөвхөрсөн тэр одоо махранд харахаарсан тэр зөвхөрсөн хүсэлтэй муу сүнс авчиж байгаа гэсэн үг байхгүй. Хөлөд. Тийм зөвлөж. За ийм зөвхөрсөн байдалд орсон гэж зөндөл өс бид нар нэг тийм 1-р Самуэль номонд хаанма хүүхэд хөө тийм ээ. Тэг зөвхөрсөн гэсэн. Гэхдээ тэр нөгөө нөхрийнхөө эхнэр Пининароо ерөөс ашгараагүй тийм. Харин дандаа сүн дээрэл залбирдаг гэсэн тийм. Бүр ойлаад гомдлоод нөгөө тэрийн элийн харахтаа арх урдсан юм уу гэж харж ирсэн. Тийм байдалтайгаар бүр ингээд зөвхөрөөл залбирч ирсэн байдаг тийм. Тэгээд хүн өөр хүүхдийг хүсэн мэддэг шүү дээ. Шинэ гэрээнд бол Паул бол зөвхөрхөр зүйлүүд зөндөө олжсэн тийм. Хүмүүс алах гэжсэн. Еврейчүүд ч алах гэжсэн. Еврей биш хүмүүс ч алах гэжсэн. Тэгээд Паул хэлсэн байдаг шүү дээ. Би илбэг дийдэг байхыг ч мэднэ. Тийм ээ. Дутаж гажигтэл би мэднэ. Тэгтэл ерөөсөө хүмүүс ч ерөөсөө гомдлсон байхгүй. Өөрөө майхнагараа л өөрөө үйлчлээ санхүүжүүлэл явдаг. Тийм өдөр төрч байсан байгаа тийм ээ. Тэгэд өөрөө би хэлсэн. Тэгээ энэ амьдралд ингэж амьдрах нь надад ололт би өгсөн ч ерөөсөө сөрөөч учраас тэр ч бас ололт. Тийм. Тэгээд ерөөсөө гоморхох нь байхгүй гэж хэлсэн байхгүй тийм. Тэр ч хүмүүс яг тийм л амьдралаар. Бид нар бас Йовыг мэдэнтэй яаж зовж шаналжал. Юу ч гуурцсан хамаг биеэр нь юм дурсан. Тэгээд жоохон яадаг юм зүр үнсэн дээр хөрвөөжл тэр биенийхээ захтнаа гайгүй болгодог. Тийм байсан те. Тэгээд Йов юу ч хэлсэн. Тэгэхээр Йов 7:10 гэд. Иймээс би амаа хамихгүй. Сүнснийхаа дотор биеэр сэтгэлийнхаа гошоо дотор би гомдлох болов. Гэхдээ Йов бол хүмүүст гомдлоогүй дандаа Бурхан гомдлоо тавьдаг гэсэн тийм ээ. Би танд итгэж хахад та яагаад ийм зөвшөөрөө дандаа тахантай гомдолтой юм. Хэрвээ гомдлоо асуудал ингээд Бурханд өгөхгүй тэг өөр хүмүүс рүү тавьж гомдлоо байх юм бол энэ гомдол Бурханы эсрэг тэрслэл болж хуурдаг. Асуудлыг бол эзэмлэл авч хэвчээ. Тэд нар гомдлохын цаана бол тийм гүнзгийрсэн гомдол яваад байгаа хгүй. Бүр маш гүнзгийрсэн шийдэггүй асуудалтай уучлаагүй зүйлүүд тийм зүйлүүд яваад байгаа. Тэгэхэд Бурхан бол энэ асуудлаа нар жаргахаас өмнө аль болох урд нь шийдэхэд хэлсэн л гэж тэгж шийдэхүү. Тэгээ Бурхан дуулуугаа хандсан юм л танд яваад байгаа хгүй. За Филипп 2:14 тэгээ бүхнийг гоморхолгүйгээр маргалгүйгээр хийцгээ гэтэлсэн гэж байна. Тэгэхээр энд итгэл, үл итгэл хоёр үгт бол хоёулаа зүрхэнд байдаг зүйлүүд байгаа тийм. Зүрхэнд итгэл байгаа бол бид нар тэр амаараа итгэлээр тунхаглана. Таларханд магтана гэсэн. Тэгээд бид нар итгэлтэй, тэгээд Бурханд дуулууртай яваад ах юм бол бидний үнэнч байдал өсч идэг, тийм ээ? Бурханд ханддаг үнэнч байдал өсч идэг. Бас Бурханд өөрийгөө зориулах тэр зориулалт бас өсч идэг. Энийг бид нар төлөвшил гэж үздэг, тийм ээ? Тэгээд ийм байдал дотор авч явахын тулд Бурхан хүн болгонтой хурцлсан харилцааг хүсдэг байна. Дуулал 62:12-т. Тэгээд Давид хаан хэлж байгаа тийм.
Эзэн хайр инэрлж таних учир нь та үйлснийхэн дагуу хүн бүрд хариулдаг. Тэгэхээр бид нар итгэлээрээ үйлдэх юм бол итгэлээрээ өсвөл явна тийм ээ. Үл итгэлээрээ үйлдэх юм бол бид тэгтэл хийж байгаа учраас Бурхан тэрэнд нь хүн бүрт хариулдаг гэж хэлдэг. Хүн болгонд хариулдаг. Тэгээд энэ гомдлох нь болохоор Бурханы бидний амьдралд хийх гэж байгаа зүйлийг хойшлуулад идэх байхгүй. Хүн болгонд төлөвлөгөө өгсөн мөр. Төлөвлөгөөнүүдийг нь хойшлуулад байдаг. Бас Бурханы биднэрт өгөх гэж байгаа тэр ерөөлийг бас хойшлуулад байдаг. Тэгэхээр зүрхэн тэгвэл итгэл байгаа болоод тэр хүмүүс хамаараа гомөрхлийг гаргаж байгаа. Тэр шүүмжлэх, өглөх тэр үйлдэлүүдийг хийж байгаа гэсэн. Тэгээ гомдлохын эсрэг гол зүйл тийм ээ. Антидот нь бол юу гэхээр Бурханы нэгүслийг л ойлгох. Бурхан ямар нэгүслийг биднэрт өгсөн бэ гэдгийг бид нар ойлгож. Тэгэхээр Бурханы нэгүслийг ойлгоно гэдэг чинь юу гэхээр Бурханы хүч чадал, Бурханы хүсэл юу вэ те? Яг тэр асуудал дээр тэр асуух хэрэгтэй те. Тэр асуудлаараа Бурхан яаж хандаж, хэнийг яаж үйлчилсэн, намайг яаж үйлчлэх гэдэг, яаж өршөөцсөн тэр зүйлүүдийг Бурхантай хамт ярих. Энийгээр л бид нар тэр нэгүслийг нь илүү ойлгож байгаа. Еврейчүүдийн хувьд бол Бурхан маш их нэгүслийг үзүүлсэн багш те. Гайхамшгуудыг үзүүлсэн. Тэгээд өмнө нь юу байгаа вэ? Амлагдсан газар байгаа ш те. Амлалт хийж байгаа. Тэгээд Авраам, Исаак, Яаков төгсөн тэр амлалтаараа тэдний батлан дааж байгаа ш те. Бурхан те. Тэгэхэд л тэднэрт үл итгэл бий болсон гараад ирсэн те. Биднэрт бол ямар амлалт байгаа? Мөнх амийн амлалт хийж байгаа ш те. Бид нар итгэлийн амьдралаараа яваад байх юм бол Тэнгэрт очиод мөнх ам байж байгаа. Зүгээр л мөнх ам биш. Шагналтай тийм мөнх ам байгаа юм чи. Тэгэхээр бид нарт өнөөдөр амьдралд учирч байгаа асуудал, зовлон болвол бид нарын тэр Тэнгэрт очиод амьдрах мөнх амийн хажууд юу ч биш байхгүй юу? Юу ч биш. Тэ энд байгаа зүйл чинь жижигхэн цэг мөнх ам болвол тэр тасралтгүй явж байгаа шулуун шуум шиг гэдэг ойлгож болно гэж тэ. За Ром 8:13-т учир нь хэрв та нар махан биеийн дагуу амьдрал өгөх ёстой. Харин та нар сүнсээр биеийн үлсийг өгөхөд төрвөл амьдрах болно. За одоо бидний сэргээгцэн амьдрал дээр хийж байгаа гол юм чи ерөөсөө л юм. Махан биеэ өхүүлэх гэж бид нар явж байгаа тийм. Махан биеэ өхүүлэхийн нэг юм нь бид нар тэр сүрэг бодлуудаар эерэг бодол болгож хувиргах тэр алхмууд одоо бид нарын хийж байгаа тэр алхмууд байж байгаа. Тэгэхгүй бол бид нар махан биеийн дагуу амьдрал ах юм бол бид нар өхөн яаж өхөх хэрэглээд бид нар сүнсээ буцаагаад өхөөл болгоно. Авралаа алдна. Тэгээ жинхэнэ яг махан биеийн өхөл рүү очино гэсэн. Харин бидэнд сүнсэндээ захирагдах юм бол сүнс маань бидний сэтгэлийг захираад, сэтгэл маань биеэ захираад тийм ээ. Тэг махан биеийн тэр гүйсүүд өгөж эхлэх юм тийм. Бүх донтолтоор тэг бидний бүх хийж байгаа буруу туршлаад бүгдээрээ яг ийм байдлаар өгөх ёстой. Бүх муу бодлоод, сүрэг бодлоод бас аль тийм байдлаар ёстой гэсэн. Тэр тийхгүй бол махан биеийн хүсэл дээр үл итгэлийн сүнс дандаа товлж байдаг. Тэ? Махан биеийн хүслүүдээр махан биеийн хүсэл юугаар ирдэг вэ гэдэг бид нар мэдэрдэг тийм ээ. Нүдээр хийгдэх нь бол биеэр хийгдэх нь бол бардан зангурваар л ирдэг. Яг өнөөдөр бидний ярьсан чинь дээр яг биеэр хийгдэх үйл явж байна тийм. Маханд хорхоосох гэн. Юута 1:16 дээр Юуна нэг л бэлгтэй тэрний 16 дахь эшлэлээр тэд бол дургуйсан бутнагсад бөгөөд өөсөө хаан хүсэл тачаалын хойноос явдаг юм а. Тэдний ам нь барданан сайрхаж ашиг харан
бусдыг зусарддаг ажээ. Тэр гоморхол гэж юу? Буртнаал амандаа буртнаалтай амлаар болохоор мөр ингэжсэн баха те. Гоморхол бол ингээд давтагдаад байдаг байхгүй дандаа. За эсвэл бардамнал сайрхлаар бас тэр гоморхол бас гарч болох нь штэ. Ашиг гардаг бас бусдыг зусарддаг ийм үгтээр бас гоморхол битээс бэлдүүчилдэг цангаар бас тийм. Сайн хүмүүст ингэ бэлдүүчлээд та өстө сайхан юм, баян сайхан юм а та өстө юм гэх. Тэгэхээр надад байхгүй гэж цаана бас гомд яваад байгаа юм. Тийм зүйл. Зусардж байгаа. Үнэхээр тэр хүний өрөөлд баярлж гэнэ үү? Бэлдүүч чинь ялгаа байгаа шүү дээ. Тийм. Тэгээд сүмүүд тэр гоморхлын сүнс ингэж байдаг. Манай сүмд бас ингэж гоморхлын сүнс яваад байгаа. Тэр бас ажилласан байгаа. Бараг 2-3 жилийн өмнө. Тэгээ нэг зогсоохын тулд бид нар яах ёстой вэ гэж. Тэгээ яаж зогсоосон гэхээр нэг ажилласан юмгээр бид нар 10 цагт үйлчлэе гэж зарлцдаг. Тэг хүмүүс ирэхгүй. Тэг хүмүүсээ хүлээж ин гэсээр одоо 10 нот эхэлдэг байхгүй. Тэгээд нөгөө сунжраад оройд дуусна. Тэг оройд дуусахаар хүмүүс дахиад гоморхоод удаан номлож байна те. Удаан. Өсөө нэг цагийн өмнө ирэхтэйс ирээгүй штэ те. Тэгэхээр нэг цаг сунжихаас харахгүй штэ. Тийм баг. Тэр мэрийг хүмүүс боддгоо. Тэгээ бид нар хүлээж авах хооронд ирсэн хүмүүс юу ярьдгөө. Тэр 7 хоногт амьдралдаа болоогүй зүйлүүд асуудалтай ярьдаг байхгүй юу. Тэгээд тэр нь гоморхлын сүнс бол. Нөгөө гоморхлын уур амьсгал бий бол. Тэгээд эхлээд хичнээн ингэж магтаал яваад байгаад тэг 1-2 хүн яг ариун сүнсэн дотор орохгүй бол цааш нь тэр номлоход аяг хэцүү болдог. Мэдэгддэг байхгүй тэр мэдрэгддэг байсан байхгүй. Тэгээ бид нар ямар арга хэмжээ авсан бэ гэхээр ерөөсө бүгдээрээ 10 цагтаа ирээ гэж залбирая гэд. 10 цагт ирээ гэж залбирдаг болсон. 10 цагтаа эхлэе гэд. Яг 10 цагтаа эхэлдэг болсон. Хоёрдугаарт нь эхлэхээс өмнө ерөөсө 30 минут бид нар залбиралт зориулъя. Орж ирээд залбирдаг болъё. Хүмүүс тэр гоморхлон арих боломж хөө болъё гэж. Тэгээд залбирдаг болсон. Тэг хүмүүс орж ирэхэд залбирал явагдаж байгаад хүмүүс тийм ярих ямар ч шууд залбиралт нэгдэж байгаа байхгүй. Залбиралт нэгдээд магтаалд ороод тэгэж явахад өөр болж гисэн байхгүй. Тэг манай хуучны хүмүүс санаж байгаа. Ингэж бид нар яг тийм гоморхлын эсрэг өөрсдөө зогсож ирсэн байгаа. Тэгээ одоо тэр байдлаар яваад манай самд гоморхол эрс багссан. Маш багссан. Тэг бид нар тэрийг хийсээр байгаа гэж бодож байна. За бас нэг зүйл бол гоморхол түрүүний фарисеучуд ингэж сайн юм хийж байгаа юм шиг мөртлөө гоморхоод. Тэгэхээр сайн юм хийж байгаа юм шиг мөртлөө цаана гоморхдог тийм хүмүүсээс бас болгоомжлох хэрэгтэй байхгүй. Хүмүүс сайн юм хийж байгаа юм шиг мөртлөө өөрт нь цад гонд гоморхол яваад байдаг те. Тэрэнд нь автахгүй бас хичээж явах хэрэгтэй байдаг. За Давид хаанд бол гоморхох юм бол маш их байсан шүү дээ. Тэгээ тэр зүйлүүдээ яаж эзэн дүүтэй байсан тэр дуулал намд бол харагддаг. Угаасаа агуу дотор гоморхогч хүн байгаагүй л те. Газар хайсан тэгээд эзэн дүүтэй байсан. Гэхдээ дараа нь өөрийнх нь хамаатны 400 хүн өрцөнөгцөн. Гэхдээ тэднэрт ч гэсэн гоморхоогүй шүү дээ те. Харин ч нөгөө эзний тоссонд гар өрөхгүй гээд Саул 2 удаа Саулд гар өрөх боломжтой гарч хүрээгүй те. Яг эзний цагийг хүлээгээл явсан гэдэг. Тэгээд тэр Давид дуулал 55-1-2 ингэж хэлсэн. Бурхан залбиралт минь чих тааж, намайг гуйхад бүүн нуртаач, намайг анхааран сонсож надад хариулаач. Би гомдол дотроо шанарч үнэхээр санаа алдж байна гэж ингэж хэлсэн байхгүй. Энэгээр бид нар юуг ойлгох ёстой вэ? Хувь итгэвч хүн өөрийнхөө бодлыг л хянах хэрэгтэй. Тэ бодол дотор юу явж байна? Тэгээд тэр дотор үл итгэлийн тийм сөрөг бодлууд явж байвал
тэр сөрөг бодлоо эерэг бодлоор өөрчлөх хэрэгтэй. Тэр бодлоо маш сайн хэмжих хэрэгтэй гэсэн үг байна. За сөрөг бодол байх юм бол бид нар ямар бодлоор өөрчлөх вэ гэхээр үнэн бодлоор өөрчлөнө. Тэгэхээр яг сөрөг бодол дотор худлаа юм явж идэг те. Одоо бурхан чамайг ингэхгүй штэ, тэгэхгүй штэ. Тэгэхээр бурханы үн дотор тэгнэ гэсэн амлалтууд байгаа штэ. Тэр бол үнэн те. Тэр үннээр өөрчлөх хэрэгтэй. Бас зөв бодлоор өөрчлөх хэрэгтэй тийм ээ. Чамайг уруу дорой гэдэг бол үгүй ээ. Би эзний бурханы хүүхэд тийм бурханы хүүхэд учраас бурхан намайг хамгаална тийм надад үгийн сэлмээ өгсөн, бүх зэвсгээ өгсөн. Би өөр чиний эсрэг зогсож чадна гэхэл олон янзаар өөрийнхөө бодлыг зөв болгож бас бодлоо цэвэр болох хэрэгтэй тийм хүмүүст ч муухай бодлоод маш их орж ирдэг ч тийм хүнд дургуурцахад бол зам хийлмээр хүнд муухай үг хэлмээр тэр бодлуудаа цэвэр бодол. Гэтэ энэ хүн ч гэсэн бурханы дүр төрхөөр бүтээгдсэн тийм гэд цэвэр бодлуудаар өөрчлөх хэрэгтэй. За дараа нь итгэмжтэй бодлуудаар солих хэрэгтэй. Муу сонсвол дандаа бидний хийх гэж байгаа үйлчлэлүүд үйлчлэл хийх юм бол дандаа бодлогоо орж ирдэг тэрийг санах хэрэгтэй. Тэ? Тэгэхээр итгэмжтэй бодлуудаар солих хэрэгтэй. Эзэн надад энийг даалгасан би хийн. Тийм ээ? Би эзний итгэмжтэй зарц. Манай гэр эзэнд үйлчлэнэ гэж би ханд хамарсан гэдэг. Тэр зүйлүүдээр ингэж зогсох хэрэгтэй гэхгүй. Тэгэхээр бидний түлхүүр ишлэл юу гэж хэлсэн гэхээр зүрхний бэлгэлээр хам ярина гэсэн тийм. Үл итгэжээвэл үл итгэл бидний амнаас гарна. Итгэжээвэл итгэл бидний амнаас. Тэгэхээр бүгдээрээ зүрхнээсээ итгэлээ гаргаж тунхагладаг тийм итгэгч нар болцгоё гэж уриал. За өнөөдрийн амтал юм байна. Та эзэн талархаж. Эзэн танд талархаж байна. Үнэхээр их талархаж байна. Та бид нарыг харахтаа биднэрт цэвэр зүрхийг өгсөн. Та бидний цэвэр зүрхийг болгон цэвэр байлгаж цэвэрлэж тэгээ бас түүгээр бидний тархийг бодлыг цэвэрлэж байгаа гэнхэр талархан залбирч байна гэсэн. Бодол нэг бүртээгээр тулж ажиллахад та бисар туслаач гэж гоё залбирч байна гэсэн. Муу бодлуудынхаа эсрэг зогсох зүрх зорхийг чадварыг та биднэрт өгөөч гэж гоё залбирч байна. Зогстой цагт өөрийнхөө амлалт өгүүдийг биднэрт сануулж байгаач гэж гоё залбирч байна. Эзэн танд талархаж. Үнэхээр бид нар өнөөдөр үнэхээр сэргээгцэн амьдрал дотор алхаж амьдрахыг үнэхээр гоё залбирч байна. Эзэн танд талархыг үнэхээр их талархъя. Христийн нэрээр талархан залбирч байна. Аамен.